Манай гол дүрийн залуу бол Японы хамгийн чадварлаг мөрдөгч байсан л да. Гэхдээ одоо бол тийм биш. Түүний нэрийг Нагумо Кэйчиро гэдэг ба тэрээр алах сургуульд байхдаа л домогт мөрдөгч байсан. Даанч одоо бүр хөшөөдөхүү чадвар нь муудсан тул ажлын санал орж ирэх нь ч ховорхон болжээ. Өнөөдөр аз таарч нэг санал аваад яг гарах гэж байтал нэг 10 жилийн охин манай үнийг нэг жоохон эвгүй байдалтай байхад орж ирээд гаж донтой хөгшөөх гэд бодчихоо яач вэ? За тэр ч яах вэ? Энэ охин чинь манай үний айл дээр үеийн туслах аавна гэсэн ажлын зарыг хараад ажилд орохоор үрээд ирж. Тэгсэн Нагумо мөрдөгч гэдэг чинь чам шиг 10 жилийн охтууд хийждэг ч ажил биш баха. Гэж яхта бас гоёруу нь хараад энэ нэг зөнийг юм чинь бас яах гээд байна. Тэгээд энэ охиноос яагаад заавал мөрдөгчийн туслах болох гээд байгааг нь асуудал багаасаа мөрөөдж ирсэн мөрөөдөл нь болохоор маш их бэлтгэл хийдэг байсан гин. Тэгээд манай үнийг яагаад туслах ажилд авахгүй байгааг шууд тааж үзүүлэе гэснэ. Ажлын санал орж ирэхэ болцсон болохоор мөнгөгүй болцсон мэдтэй. Гэт яг голын оноод хэлчлээ. Нагумоч бандсан нүрэндээ зөвшөөрөхгүйгээл гараад явлаа. Түүний өнөөдрийн авсан ажлын санал бол нэг залуу эхнэрээ өөр хүнтэй уулзаад явж магадгүйгээс сэжгэлсэн болохоор мөрдүүлэхийг хүссэн юм байна. Тэгээд манай хүн эхнэрийн дагаад явтал харваас манай залуу шиг хүмүүс орхооргүй нэг кофе шоп руу яваад орчдیں۔ За яа да эз гэж идэл нөгөө охин ч өрч ирээд хоёулаа хоцоод болж үжиглээл орчих л доо гэж авдیں۔ Бас мангар сэргэлээ өх юм аа. Тэгээд энэ хоёр захиалга өгөх болсон чинь манай өмбөр менюн дээрээс нь юу ч ойлгодгүй. Энэ охин байгаагүй бол яах ч байсан юм бөө мэд. Манай энэ мөрдөгч бүр зэвэрч дууссан юм шүү. Мөрдөж байгаа үнэ ингээд улаан цайн ширтээ суучдیں гин. Арга барил нь хуучирснаас гадна хэрэгэлдэг зүйлсэн ч бас хуучин. Ухаалаг утас ч гэж мэдэхгүй бас дээрээс нь энэ охин өөрийн нууцаар мөрдөж байгааг ч анзаараагүй байх шиг. Гэхдээ яг уу бас өөрийнхөө зүн совин мэдрэмжээ баг багаар алдаад байгаагаа өөрөө ч бас анзаардаг болсон л гин. За тэгсэн чи өнөөх эмэгтэй дээр нууц амраг нь хүрээд ирсэн чи манай хүн бас зургийг ингэж ил авах юм гинэ. Энэ охин байгаагүй бол бүр бүтэн фейлдэх байсан юм байна. Ингээд ямартай ч ихний ажлаа амжилттай дуусгасан ч гэлээ энэ охиныг туслахаа болохгүй л гин. Харин өнөөхөн сэргэлийн болохоор яаж иж яагаад зөвшөөрүүлчин. Энэ охин ч манай үний эд гэлцэжсэн үед нь шүтдэг байсан юм байна. Бас энэ охиныг одооноос туслах гэж дуудсан шүү, окей? Манай хоёрын дараагийн ажил нь муур хайж олох байсан ч гудамжнаас буруу муураа бариад ирчихжээ. Тэгсэн чинь туслах маань энэ муурыг өөрсдөө офис дээр тижээчий гэж шүү. Тэгээд бас ямар ч хамаагүй ажил хүлээж авнаа гэд хот даяар 500 гаруй зар тараачиж. Бас нөгөө муур нь шавж өрөөд ирсэн чинь манай мөрдөгч шавжнаас үхтлээ айд юм байна. Тэгээд туслахыг тараасан зарнуудаа хуулж ав гэд хөөгөөд явуулчихна. Тэгсэн чинь айл эдийн нэг үйлчлүүлэгч нөгөө зарыг харчаад хүрээд ирсэн байдیں۔ Энэ эмэгтэйгийн гэрийнх нь хананд зөгийн үүрэлцсэн гинэ. Манай залуу шууд л татгалзаад шавжнаас айд юмаа гэд үннээ хэлсэн ч саналыг хүлээж авахаар болж туслахаараа энэ ажлыг хийлгэхээр болно. Манай туслагч бөөн баяр болоод зааж өгсөн хаягаар нь очтол юун зүгийн үүр бүр мафийнхны үүр байдیں۔ Нагумо бол утасны цаанаас шавжны үүр устгах зааварчилгаа л өгöd байдаг. Тэгсэн чинь туслах нь энд бүр дайн байлдаан цаашаа юм болж байна. Энэ маань баг Дораймон юм шүү. Энэ нэг цамцнаасаа юу ч хамаагүй гаргаал ирэх юм. Тэгсэн ч манай инх хөргөлд ялагддаг тулаанч шиг үстэй нөхөр бүр манай туслахаас амин гуугаад яг өмдөндөө шээлээ. За тэгээд нэх худалгүй мафийнхны оромжийг сүйтгэсэн тухай мэдээ гарч Нагумо тэрийг олж үзээд бүр шок. Бас олоогүй нөгөө ам гуйдаг залууг нээзүү гэдэг ба өөрийн амьд үлдээсний төлөө манай хоёрт насаараа зүтгэнэ гэж авдیں۔ Ингээд шинэ үнтэй болсон ч захиалагчийнхаа ажлыг гүйцэтгэж чадсангүй гэж. Нэг өдөр манай хоёр сүнс чөтгөрийн тухай ярилцж байлаа. Туслах маань сүнс байдагт итгэдэг бол мөрдөгч маань ерөөсөө итгэдэггүй гин. Гэтэл энэ үед манай хоёр дээр туслахын ангийнх нь хүүхэд хурч ирээд ажлын санал тавьдаг. Эдний байрны ойролцоо орой болохоор л хүн эргэлдээд байгаа юм шиг болохоор нь хямдхан камер тавиад шалгаж үзтэл яалтчгүй сүнс байсан гиндэ. Мөрдөгч маань бол хин нэг нь сахилга гутж байгаагаас гарцаагүй гэж бодсон ч туслах маань бүр сүнс гих сургаар өөрийнх нь сүнс зайллаа бараг. Тэгсэн чинь мөрдөгч маань түүнд чи зөвхөн хүссэн ажлаа л авч хийгээд байвал хизээж над шиг мундаг болохгүй шүү гэж ийна. Тэгээд туслах маань дасгалжуулагчийнхаа хэлсэн үгийг санаж өөрийгөө зоригжуулаад энэ хоёр маань ажлыг хүлээж авлаа. Тэгээд эднийд явж очиод камер харж байтал за энэ нүцгэн нөхөр бол сүнс биш. Байнга л ингэж явдیں۔ Гэтэл нэх худалгүй нөгөө сүнс чинь гараад ирнэ. Мөрдөгч маань туслахыг гялс очиод харагсан ч нөгөөх нь айл хэдийн байхгүй болцсон байдаг. Тэгээд маргааш нь нөгөөдөр нь гээд туслах маань аль чадхаараа сүнсийг гарч ирмэгц хурдан очисон боловч амжилт олсонгүй 7 хоног боллоо. Гэтэл энэ удаа мөрдөгч түүнийг цонхоор гараад оч гэсэн чинь камер дээр сүнс байгаа мөртлөө гадаа байдгүй. Тэгсэн чинь энэ залуу чинь өөрөө сүнс олж бичлэгээ хийчээд тэрийгэ удирдлагаар тоглоулаад байсан юм байна. Энийг мараа мөрдөгч анханасаа мэдчихсэн ч гэлээ яг яагаад ийм юм хийгээд байгааг нь олж мэдэх гэж 7 хоног болсон юм байна. Гэтэл энэ залуугийн зорилго нь манай туслахтай дотносхийг хүссэн гинэ.
Сайн болцсон юм билгүй. Харин мөрдөгч маань түүнд энэ нэг балаа ямаа болоод эр хүн шиг сэтгэлээ илчлээ гэж хэлдэг. Гэтэл туслах маань гаднаас жинхэнэ сүнс олоод зодоод аваад ирсэн байвал яах вэ? Нэг өдөр мэдээгээр манай мөрдөгчийг дотоор уцсны хулгайч гэж зарладаг. Харин мөрдөгчөөс байцаалт авч байгаа энэ хүн түүнтэй нэг алхах сургуульд сурч иж л дээ. Тэгээд манай үнд үзүүлэх нотлох баримт байгаа гэсэн чинь мөрдөгч маань SD карт гэж юу болохыг мэдтгүүч байх шиг. Тэгсэн чи яалтчгүй манай мөрдөгч камерт бичигдсэн байт юм да. Өөрөө 1000 биш гэж хэлээд угаасаа нэмэргүй шүү дээ. Харин манай хоёр мөрдөгчийнхөө нэр төрийг цэвэрлэхийн тулд жинхэнэ хулгайчийг барихаар шийднэ. Тэгээ тагтан дээр нэг өрх бэлдээдгсэн чинь нэх худалгүй жинхэнэ хулгайч нь хүрээд ирлээ. Ягаа ус чинь өөрийгөө урт төлтэй болохоор хурдангууд юм аа гээл том юм ярьсан ч нэмэргүй амт юм уу чаавас. Туслах маань харин хулгайчийг барьж авсан боловч юбкийн сөхөж дургууг нь үргэсэн болохоор дэлбэртлэн зодоод цагдаа дээр авчирдаг. Үүний дараа ч бас нэг гал тавьсан цуврал хэрэгтнийг барьж өгөөл жигтэйхэн том гавья байгуулад ахлаа. Тэгсэн энэ хэрэгтэн чинь баригдахаас өмнө айл эдийн нэг газар бөмбөг тавьсан гэж явдیں۔ Тэгэл хурдангуудаг болохоор ингээл туслахыгаа л явуулах юм дөө чаавас. Манай хүн ямартай ч нэг хайрцаг дотор тесрэх бөмбөг байхыг оллоо. Тэгсэн мөрдөгч наадахныхаа зургийг нь явуул гэсэн чинь туслахын явуулсан зургийг л харчаач дээ. За ямартай ч туслах маань өөрөө бөмбөгийг салганаа л гин. Кинон дээрээс үзсэн улаан цэнхэр хоёр утасны аль нэг нь байгаа гэсэн чинь яг тийм байж харагдаач. Тэгээд нэгэнд салгаж чадахгүй юм чинь тесрэх бөмбөгийг барилгаас гаргаад хоосон талбайд аваач чая гэсэн чинь бас л фейлдвэ гэж. Манай мөрдөгч маань бүр мөнгөгүй болжээ. Гэтэл манай хоёр дээр гинтхэн урилгагүй зочин өрөөд ирлээ. Уг нь хаалгаа цоожилсан байсан ч энэ нөхөрчин бүр хулгай ч юм уу хайшин онгоолгоод ороод ирсэн ч байх шиг. Тэгээд өөрийгөө танилцуултал одоо цагийн ахлах сургуулийн сурагчдын дундах хамгийн шилдэг мөрдөгч асуунаараа юу гэж шүү. Тэгснээл кофе авчирч өгдөггүй ямар сонин газар вэ гээл. Кофе авчраад өгсөн чинь сүүч байхгүй ямар сони юм бэ гэхэл ядрагаатайгаар вэ. За тэгсэн энэ нөхөр чинь хар багасаа л манай мөрдөгчийг шүтдэг байсан болохоор өдий зэрэгтэй яваа түүний л ачхин. Тиймээс шүтэнийхээ ачийг хариулахаар иржээ. Тэгээд бас цалин мөнгөний хэрэггүй өөрөө бүр хангалттай их мөнгө олж байгаа болохоор харин ч эсэргээрээ манай мөрдөгчид сургалтын төлбөр төлнө гэж шүү. Манай хүнч дуртай нарахгүй зөвшөөрд юм байгаа үсттэй. Харин туслах маань нилээн дургуйцайл. Энэ хоёр ч мөр өрсөлдөхөр болоод тахлаа. Тэмцээнийг шүүхэн нь энэ шар үст. Бас эн чинь нүдний шилтийн туслах юм байна. 3 тэмцээнээс 2 ялалт авсан нь манай мөрдөгчийн албан ёсны туслах болно гин. За тэгээд эхний тэмцээн онсон тоглоом байж таарад нүдний шилт уг нь өөртөө амар ихтэй байсан ч гэсэн манай туслах хүчээр салгаад хайцсан чинь энэ нь дүрм зөрчөөгүй болохоор эхний ялалтаа авлаа. Харин хоёр дахь тэмцээн бол өгөгдсөн нууц кодыг хэн төрүүлж тайлж уншиж чадсан нь ялна. Манай туслах энэ үе дээр ялагдаж онооны хайрцаа 1-1 боллоо. Ингээд сүүлийн тэмцээн бол хурд хүчээ шалгах тэмцээн байдаг. Энэ үе дээр харин нүдний шилт нэлээд хурдан гүйж шүү. Туслах маань бүр гүйцэхгүй болоод ирсэн чинь биедээ байгаа хамаг ачаага хайна гэхээр нүдний шилт түүнийг үсрээл цамцаал хайна үз өөр яадгийн. Гэсэн чинь юу ч гаргаад хайч бөөмэд. Ингээд жинхэнэ утгаараа ачаага хөнгөлсөн туслах маань энэ тэмцээнд ялснаар мөрдөгчийн албан ёсны туслах хിവэрээ үлдэж байгаа. Үүний дараа нүдний шилт ялагдлаа үлэн зөвшөөрөөд явлаа. Харин туслах маань мөрдөгчийг мөнгөгүй хахад нь мөнгө өгч исэн үнийг хөөгөөд явуулсандаа гимжсэн боловч мөрдөгч түүнийг нүдний шилтээс илүү мөнгө олдог болчвол тэгэл болоо штэ гэдэг. Маргааш нөгөө хоёр чинь дахиад хүрээд ирлээ. Энэ удаад бас яаваа гэсэн чинь нүдний шилтийг нэг сталкер дагаад байгаа гинэ. Тэгээд мөрдөгчөөр тэр үнийг олоолмаар байна гэд энэ хэд маань хамтдаа гадуур гарч бусд нь нүдний шилтийг зайнаас ажиглахаар болно. Гэтэл эн чинь бүр ямар алдартай юм бэ? Зарим фэнүүд нь хувцсыг булаацалддаг бол зарим нь харин хувцас авчирч өгдөг ч ах шиг. За тэгээд ямартай ч нэг с ิจ гтэй хүн олоод тэрийгэ албаар мохор гудамжруу дагуулж яваад одоо гарах гарцгүй шүү бро. Ингиж нэг юм баригдуу гэсэн чинь хөөхий мөрдөгч маань хөгшөрч дуусчээ. Одоо дахиад туслах нь барьж авдаг бах та гэсэн чинь краш явж ийн гэж тэнхтүүлж хаяад зүхтчихнэ. Харин түүнийг манай шар үст яах вэ сайндаач биш. Сандарсандаа л хувцаа шидээд азар нэг юм барьж авлаа. Гэтэл энэ сталкер чинь нээзүү байдیں۔ Яагаад нүдний шилтийг дагаад байсан гэсэн чинь нүдний шилт өөрөө эхлээд хэд хоногийн турш мөрдөгчийг нууцаар дагаад байсан болохоор ямар учиртай хүн гэдгийг мэдэх гэж л дагсан юм байна. Ингээд хэргийн учир тайлагдлаа. Манай мөрдөгчд нэгэн оройн зоогны урилга ирсэн байх ба тэр нь хотоос хол нэг баяны том харшид болох юм гин. Тэр цайз руу явах цорын ганц зам нь энэ гүүр юм байна. Бас энд урд нь аимшигтай хүн амны эрг гарч байсан ба тэр цагаас хойш одоо хүртэл хүний хашгирах чимээ сонсогддог гэж шүү. Манай хоёрыг очиход харваас нэг с ิจ гтэй нөхөр өгтөж авснаа. Өнөө арайч хөвжөлтэй байхан дээ. Гээл бүр яг яагээд ах вэ? За тэгээд яваад орсон чинь дандаа л олны танилуд янз бүрийн салбарын нэр нөлөөтэй хүмүүс цугулчих.
Энэ оройн зоогийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд яг уу 3 жилийн өмнөх явдлыг стооцвол гэхээр нь 3 жилийн өмнө яг юу болсон гэсэн чинь би ханаа төрсэн байсан юм аа гэж ах шиг энэ нөхөр бүр жинхнээсээ өдөөд энэ те. Тэгсэн чинь гаднаас нүдний шилт бас нэг танихгүй залуутай ороод ирлээ. Энэ залуу чинь тайрамл үстэй эмэгтэйгийн экс нөхөр юм гинэ. Би биенээ үздэггүй хоёр болохоор тайрамл үст уурлаад өрөөрөөгөө яваад өглөө. Харин манай туслах энд ямар нэг хэрэг гарах юм шиг санагдаад байна гэсэн чинь нүдний шилтэд бас яг тэгж санагдаад байгаа л гин. Энэ үед дээд давхраас тайрамл үстийн ойрлох чимээ гарч манаахан явж очиод хаалгыг нэвдэх гэсэн чинь за арай туслахаасаа 7 дор л ах юм да мөрдөгч маань. Тэгсэн чинь тайрамл үстийг усанд орж яхад нь жом гараад ирсэн юм байна. За тэр ч яах вэ? Багтай нөхрийн хэлснээр бол 15 жилийн өмнө энэ харшид амьдардаг байсан гэр бүлийг нэг алуурчин бүгдийн нэг шөнийн дотор алсан гин. Бас тэр алуурчин эхлээд зүхтах гарц цохиологохын тулд гүүрийг нурааж байсан байна. Гэтэл гүүр байгаа зүхт гал гарах шиг болохоор манай хоёр очиж шалгахаар явна. Харин нүдний шилтж бас энэ харшид болсон хэргийг судалж байсан ба багтай нөхрийн ярьсан юмнуудаас гүүрийн нураасан гэдг нь худлаа байна. Яг үнэндээ бол тэр алуурчин гүүрийг шатаасан мэдтэй. Гэсэн чинь багтай нөхөр амар сандарснаа. Үгүй юу, ChatGPT л над тэгж хэлсэн шүү дээ. Гэж авдээ. Манай хоёрыг гүүрэн дээр очиход уг нь гүүр нь яагаач зүг зүгээрлээсэн. Тэгсэн чинь туслах маань дайлжган жагаад жинхнээсээ нураагаад ижлөө. Тэгээ буцаж очингуудаа мөрдөгч маань за тэгэхээр сайн муу хоёр мэдээ байна. Муу мэдэн гэвэл гүүр нурцсан. Гэт уг нь туслахаа нураас нэг хэлэх гэжсэн чинь нөгөөдүүл нь түрүүний аянганаас болоод гүүр нурчлаа гэд ойлгочихно. Тэгээ сайн мэдээ нь юу юм гэсэн чинь сайн мэдээ байхгүй л дээ. Сая зүгээр хэлж үзсэн. Гэж авдээ. Йой, за тэгсэн чинь X нөхөр гой гинтхэн гүүр яг аянганаас олж нурсан уу? Энтэргээ сэжиглээд байна удаа гэсэн чинь шаал дайли юм яриад 15 жилийн өмнөхтэй адилхан юм болох чинь зөвөө мөрдөгчөө. Гэхээр нь манай үнч өг дуугуу дэмждэм байгаа үсттэй. Тэгээд хүмүүс цааш нь зохиож ярих юмгүй болсноо. Цааш нь манай туслах энэ тухай ярина. Гэсэн чинь туслах нь тэр тухай би биш нүдний шилт ярина гэж авсан. Тэгсэн чинь нүдний шилт нь гүүр нураасан хэрэгтэн бол таймал үстгсэн чинь нөгөөх нь шууд буруугаа хүлээж энтрээ. Энд чинь 15 жилийн өмнөх хэрэгээс амьд үлдсэн том охин нэг. Тэгээд алуурчин энэ дунд байгаа гэд удаан хугацаанд төлөвлөж агаад өнөөдөр хариугаа авах гэд гүүрэн дээр бөмбөг тавьсан байсан юм байна. Гэхдээ 3-3 мөрдөгч өргөдөж ирнэ гэж бодоагүй гинэ. Тэгсэн чинь мөрдөгч маань юу ч хийж гийгүүлээгүй ээж дог царайлж хэргийг хааж энтэр. Манай шар үст чинь жоохон үгчиг харагддаг ч гэлээ. Бараг л мөрдөгчтэй нэг үе юм шиг байгаа юм. Өөрийнхөө наснаасаа их ичдэг болохоор аль болох насаа нууж жоохон үгчиг харагдахыг хичээдэг ч гэсэн сүүлийн үеийн хүүхдүүдийн сонирхдаг зүйлийг ойлгохгүй байгаадаа сэтгэлээр унж энэ хоёр маань оройжонгоо ууд суухта мөрдөгчд өөрийгөө жоохон биш гэдгээ баригдсан ч эцсээ хүртэл гүрийсэн байдیں۔ Нэгэн өдөр туслах маань мөрдөгчдөө гараа гаргаж хоол хийгээд өгсөн чинь нэг тоогоогүй болохоор туслах түүний амтлах мэдрэмжийг хүүхдийг шиг гэд хэлээд гисэн чинь мөрдөгч өөрийнхөө байнга ордог тансаг газар руугаа дагуулж явахаар болно. Дандаа насан турсан томчууд ордог газар болохоор том хүмүүс ямар байдгийг үзүүлнэ л гин. Тэгээд захиалга өгөх болсон чинь туслах маань йогурт авъя гэж хэлээд бармен шок. Харин хажууханд нь сууж байгаа нөхөр мөрдөгчийн хуучин танил гинэ. Дог царай гаргасан нэг хутга ашиг харагдаад байгаа юм да. Бас гаднаас нэг эмэгтэй орж ирснээ манай мөрдөгчтэй айлгүйтэй айл. За тэр ч яах вэ? Энэ бармен чинь эндхийн эзэн гинэ. Тэгээд ойрдоо баарных нь хан хаалганууд дээр нэг хүн юм сараачаад байгаа юм байна. Тэрийг л олоод өг гэсэн чинь манай хүн наадах чинь хайгаад авах шаардлага байхгүй. Гэснээ хэргийн эзэн бол энэ эмэгтэй. Яагаад гэвэл өөрөө хаалган дээр зураагүй байсан бол орж ирэнгүүтээ шууд хэлэх байсан. Бас дээрэс нь хормойч болдог болцсон байна гэж авсан. Харин энэ эмэгтэй яагаад юм сараачаад байсан бэ гэвэл баарны эзэн манай мөрдөгчийг дуудаж энд авчирхаар нь мөрдөгчтэй хальтч болов уулзах гэсэн байж. Ингээд ямартай ч мөрдөгч маань туслахтаа өөрийнхөө том үншигдэг байдлаа жоохон ч гэсэн харуулж чадсан байдаг. Нэг өдөр манайханд томоохон хэмжээний цалинтай ажлын санал нэрээ нууцлсан захиалагчаас орж ирдэг. Шагналын мөнгө нь өндөр байсан болохоор манай эд шууд зөвшөөрөөд заасан хаягаар нь яваадчлаа. Гэтэл хаалх нь хаасан даруйдаа цоошлогдоод утасны сүлжээч байхгүй. Ханнууд нь ч бас нэлээд зузаан ер нь л нэг эвгүй газар хүрээд ирчих. Гинтхэн дэлэх засаал нэг нөхөр мөрдөгчдөөс болж урд нь маш их зовлон амссан болохоор одоо өөрөө хариугаа авна гэснээ. Манай эдтэй асуулт хариултын тоглоом тоглоно гин. 5 асуултнаас ганцхныг зөв хариулж чадвал эндээс гарганаа. Чадахгүй бол алдсан асуулт бүрийн тоогоор аль нэгнийх нь инээдтэй зургийг дэлгэнэ гэж авд юм да. Тэгээд эхний асуулт нь энэ 3 хүний нас нийлээд 30. Тийм бол Б хүний нас нь хэд вэ? За та нар ч гэсэн комент хэсэгт хариултаа бичээрэй заяа. За тэгснээ асуултанд зөвхөн туслах хариулж бусд нь дуугаа авах ёстой гэж авдیں۔
Даанч манай хүн хариултаа олж чадахгүй сандраад бүр гидсэн өвдөж энэ. Тэгээ зөв хариулж чадсангүй. Дараагийн асуултанд ч бас буруу хариулж тэр болгонд нь шар үстийн инээдтэй зургнуудыг харуулдаг. Гэхдээ энэ зургнуудаас яг ичмээр юм юу байгаа бүү мэд. Шар үст маань харин энэ хооронд нөгөө нөхрийг хаанаас бичлэгээ дамжуулж байгааг нь олж мэдсэн бөгөөд хаалхын цөм цохиж ороод хариугаа харин ч нэг авсан байдгийг. Туслах маань хадгалж байсан мөнгөөрөө чагнах төхөөрөмж илрүүлдэг багаж худалдаж авчээ. Тэгээд өөрсдийнхөө офисыг шалгасан чинь дохио илэрч шүү. Өрөөнийхөө өнцөг болон бүрийг шалгаж үзсэн ч гэсэн юу ч олдсонгүй. Тэгээд энэ хоёр доод айлаасаа асууж үзэх санаатай хонхын дартал хонхон үртэл өрхтэй ч ах шиг. Энэ амир гэрийн эзэн бол дэлгүүрийн худалдагч, бейсболын тамирчин, зохион бүтээгч. Гэхдээ үндсэн ажил нь бол тагнуулч гинэ. Бас манай мөрдөгчтэй танилуд юм байна штэ. Тэгээд манай хоёр энэ өрөөнд чинь чагнах төхөөрөмж явах шиг байна гэсэн чинь өөрийнхөө зохион бүтээсэн төхөөрөмжгээд нэг цагаан хоолой гаргаж ирснэ. Амир чанга хашгирчдیں۔ Яаж байгаа гэсэн чинь өрөөнд нь чагнах төхөөрөмж тавьсан хүн мэдээж чихвчээр сонсож байгаа. Тэгээд бас ойрхон л авах хэвээр тиймээс одоо гараад ойр хавьд чихэн өвдсөн хүн байвал тэр хүн л хэргийн эзэн байж таараа гэж автээ. За ийм тэнэг арганд хэн орж идэв гэд хаалгаа нээсэн чинь чихэн өвдсөн хүн байж идэв. За ямартай ч саяны тэнэг арга нь ажиллаж хэрэгтэн олтлоо. Манай хоёр ч бас гэртээ ороод саяны аргыг хэрэглэсэн чинь баахан хулгайч нар энэ тэндээс гарч ирж баригдсан байдгийг. Нэг өдөр зурагтаар эмэгтэйчүүд сардаа нэг удаа бөөндөө цуглаж уулзах нь стресс тайлдаг гэх мэдээ гарч байлаа. Энийг үзсэн манай туслагч бас уулзалт зохион байгуулахаар болж шар үст болон тагнуулч хоёрыг дуудсан байв. Энэ хоёр нь туслахыг хүлээх зураа ярих юм олдохгүйсэн болохоор шар үст маань тагнуулчаас гарал үүслийг асуусан чинь аавынхаа эснээс гэж авсан. Азар туслах маань хүрээд ирсэн боловч охидын уулзалчиг уур амьсгалгүй байсан болохоор хайртай хүн байгаа үгүйгээ ярилцсан. Шар үстээс нүдний шилтийг юу гэж боддгийг асуутал за тэрнтэй үерхснээс үгсэн дээрлэгнэ. Харин туслах маань мөрдөгчийг өөрийнхөө ах шигэ гэж боддог. За тагнуулч бол бүр долоондор. Яг юутай ч үерхнэ гэдэг байгаа бүү мэд. Нөгөө тал тарин ирчүүд нь ч бас уулзалт хийж явах бөгөөд нүдний шилт нээзөө хоёр аль дээрийн сталкерийн явдлаас болоод муудалцаад ахаар нь мөрдөгч маань том ахын хуваар энэ хоёртой хэдэн үг хэлж ном журамд нь орууллаа. Шар үст маань жоох уйдаад байсан болохоор алкохолтой мохито захиалцсан чинь нөгөө хоёр нь түүнийг хэдэн настайг нь сонирхоод асуутал насаа хэлдэггүй. Тэгээд согцсныхан дараа ч бас баахан юм яриулж байгаад гиндүүлж насыг мэдэх гэсэн боловч шар үст яаж ч байсан насаа бол хэлэхгүй гүрийгээстэй. Харин нөгөө хоёр нь энэ өдөр шар үстийн наснаас бусад бүх нууцыг мэдэж авсан байдیں۔ Маргааш нь туслах өрөөнд байгаа эд зүйлсийг эвдээд байгаагаас болж энэ хоёр маань муудалцаад туслах шар үсттэй солигдож ажиллахаар болдог. Шар үст ч ирсэн даруйда мөрдөгчийн ажлын төлөвлөгөөг айл эдийн гаргацсан. Бүх химажийн там болгоцсон байгааг хараад мөрдөгч маань нулимсаа нуусангүй. Нөгөө талд энэ хоёр маань ойртоо энэ аваар бужигнуулаад байгаа гих нүцгэн залууг хайж байтал өнөөх нь өөрөө хүрээд ирдیں۔ Тэгсэн чинь туслах маань саяны залууг мэддэм бай. Энэ хотод нийтдээ 4 гаж эрэхтэй хүн байдаг ба мөрдөгч маанаас тэдний нэгч гэж ах шиг. Харин манай энэ хоёр захиалагчтайгаа уулзаа зогсож байтал захиалагч дээр нь хэрэгтэн өөрөө хурч ирээд алан таална гэж сүрдүүлж байсан чинь туслах өнөөх нүцгэн залуугаа хөөж явахдаа саяны хэрэгтэнтэй давхраар нь бариад өглөө гэж. Тэгээд ажлын цаг дуусч мөрдөгч маань туслахаасаа муухай ашигласандаа уучлалгүйж шар үст хэдий сайн ажилтан байсан ч гэлээ хитрхи уйдгартай байсныг хэлээд энэ хоёр маань эвлэрдэг. Нэгэн өдөр мөрдөгч маань алжаалаа тайлахаар ууранд сууж байлаа. Гэхдээ манай хүний хувьд бол ууранд суух гэдэг нь алжаалаа тайлах гэхээсээ илүү үхэл амьдралын тэмцэл, жинхэнэ төсвөр төвчээр хатуужлын тулаан гиндэ. Энэ үед зурагтаар нэгэн хэрэгтнийг ирэн сурвалжилж байгаа тухай мэдээ гарч байсан чинь өнөөх хэрэгт нь ороод ирдیں۔ Мөрдөгч маань ч за арай гүү ээлхүүдээ өөр хүн байлхүүдээ гэж бодсон чинь мэдээгээр хэрэгтнийг нохон царайтай нэг инээдтэй шивээстэй гэсэн чинь яг мөн байж таардیں۔ За тэгсэн мөрдөгч энэ залууг том биетэй болохоор нь шууд үзэлцэхээс хайгаад ууранд бол өөрийгөө илүү дэсвэртэй гэж бодоод халуун уур нэмж байгаад нэг сүртэй суугаал. Сүүлийн үеийн хөөгтүүд ч нялзраа болж дээ. Жаахан уур нэмчээ гэхээр л гараадгүй ч хин. Гэсэн чи өнөөх нь хилээд өгөх вэ? Би сая таныг уур нэмээгүй бол өөрөө бас ч нэмэх гэжээлээ штт гэж авсан. Тэгээд энэ хоёр чинь нэг нэгнээсээ илүү гарах гад тэнэгт ч өгнөө. Дахиад жаахан уур нэмэхгүй бол daarаад ханаа төрхнэ. Гэсэн чинь нөгөөх нь бүр күртгээ авчирж өмсдөх юм уу да ч гэж ах шиг. Яг үнэндээ хоёулаа бүр туйлдаа хүрч ах шиг байна. Энэ үед гаднаас нэг хөгшин орж ирэнгүүтээ уур нэмчиж болох уу гэснээ өрөөний температурыг тултал нэмээ ичдээ. Мөрдөгчийг ухаан алдаад сэрэхэд хэрэгтнийг аль хэдийн цагдаа нар баривчилсан байх ба
Нөгөө хөгшин бол юу ч болоогүй юм шиг халуун уурандаа тухтай наргагүй сууж агаад гарсан гин. Мөрдөгч маань ойрдоо мөнгө сайн олж байгаа болохоор шинэ кофе чанагч авсан байв. Тэгээд туслахтаа кофе иж өгсөн чинь халуун юм ууж чаддгүй гинэ. Тэгэхээр нь мөстөө кофе найруулад өгсөн чинь гашуун байна гинэ бас. Тэгсэн чинь мөрдөгч түүнийг хар кофе уухад арай л жоохон байна да гэд хэлсэн чинь туслах өөрийгөө жоохон уухад биш гэдгээ батлахын тулд доод айлын тагнуулч эмэгтэй дээр очиж хар кофе уудаг болох ямар нэг арга чарга юу вэ гэсэн чинь өнөөх нь гашуун амт мэдрэхгүй болгодог нэг юм гаргаад өглөө. Туслах маань бошуухан шиг л өрөөндөө ороод имээ ууж аваад ардаас нь хар кофе уусан чинь нээрэл гашуун санагдхаа болчих. Тэгээд мөрдөгчийг орж ирэнгүүт нь гайхуулах гээд очтол яагаад ч юм мөрдөгч маань түнд мангар царайлаг харагдаад болдгоо. Тэгсэн чинь тагнуулчаас дуудлага ирээд нөгөө эмнийх нь нэг гаж нөлөө нь ойр хавьд байгаа эсрэг хүүстэндээ дуурлана. Тийм болохоор эмний нөлөө гартал эрэгтэй хүнээс хол байгаарай гэж авсан. За тэгээд туслах маань баларсан. Мөрдөгчийн хийж байгаа тэнэг үйлдэл нь үртэлтэйг болж харагдаал. Өөрийн ирэхгүй бүр сэтгэлээ илчлэгийн даваан дээр ашгүй нэг эмнийх нь нөлөө арилаад бүх үннээ илээд уучлалах байсан чинь мөрдөгч түнд мөстөө кафе оле өгөөд уух дургүй юм аа хүчээр уух гээд хэрэггүй гэж хэлээд тайвшруулна. Гэтэл энэ ч бас таалагдсангүй гэж. Нөгөө өдөр туслах маань төөрсөн хүүхэд олоод ажил дээрээ аваад ирж. Гэтэл нөгөө хүүхэд нь туслахыг царай муут гэж авсан. Мөрдөгч түүнээс хэдэн настайг нь асуусан чинь хит юм шиг харагдаж байна. Чиг шиг ёо за жинхэнэ хил ам нь хөгжцсөн хүүхэд байна. Тэгээд нэрийг асуусан чинь Минж гэж авсан. Яалчгүй л манай хоёрыг өдөөд байна. Тэгээд ямартай ч эцэг эхийн хайж болох санаатай тагнуулчаас энэ хүүхдээ аав ээж нь олмоор байна гэсэн чинь өө асуудалгүй үснийх нь нэг ширхэг багтал болно гэснээр шинээр бүтээх гээд. Дараа нь нүдний шилт шар ус хоёроос тусламж гуйтал нүдний шилт энэ хүүхдийг хаа нэгтээ харсан юм шиг байна гэсэн чинь шууд өшгөлж хаяад амын тагалчлаа. Өөр хинээс асууж болох вэ гэд байж итэл мөрдөгч энэ хүүхдийг нэг л с ิจ гтэй байгааг анзаараад яагаад түрүүн нүдний шилтийг юм яриулахгүй байсныг асууж байсан чинь мөрдөгчийн нэг найз нь хүрээд ирнэ. Тэгсэн чинь энэ охин найзынх нь хүүхэд өж таардیں۔ Аав нь охиндоо дандаа л ажил дээр болсон гэмт хэрэгүүдийг ярьж өгдөг байж л дээ. Тэгсэн чинь хүүхэд нь яагаад ч юм гэмт хэрэгтнүүдийг шүтдэг болчих. Маргааш нь манай хоёрын өрөөнд нөгөө охин чинь буснуулж өгч байна. Энэ үед зурагтаар нэг алдартай хулгайч нь музейгээс уран зураг хулгайлна гэдгээ зарласан тухай мэдээ гарч байсан чинь тэр хулгайч нь энэ охины шүтэн гинэ. Тэгээд мөрдөгч маань найздаа тусалж өнөөх уран зургийг хамгаалтандаа авцсан байжсэн чинь гинтхэн гэрэл унтраад буцаад асахад зураг овсоо. Гэтэл цонхон дээр хулгайч нь зогсож байх ба энэ удаагийн хамгаалт нэлээд сайн байсан бололтой. Тэр дорн барьж аваад хүлээд гисэн чинь малгайн дотроо цайруулагчтай байж таарад дахиад зогтчихно. Харин манай туслах нууц төхөөрөмжөө гаргаж ирээд хулгайчийг боодог болтол нь шатаалаа. Уран зураг бол галт эсвэртэй бодгаар зурсан болохоор яах ч хүү гэсэн чинь шатцсан байдیں۔ 6 тэрбумын үнэтэй зурагчтай одоо яана гэсэн чинь харин хулгайч ирэх сургаар хуурамч зураг үлгсэн байж. Тэгээд нөгөө хулгайчаа хайхаар гартал өнөөгч нь гадаа байсан цагдаа нарыг нохилж хаяад шаалтан зүхтаж явахт нь нөгөө охин хулгайчийг барьж өгдөг. Яагаад гэхээр өөрийнх нь шүтдэг хулгайч нь ийм заван убаа байхыг хараад ой гутсан гинэ. Гэхдээ энэ цагаас хойш манай мөрдөгч маань шин дайсантай болсон байдаг юм. Манай хэд нэг ваарны хулгайчийг газар дээр нь барьж авсан боловч варын туслах маань авах гэж хагаад эвдэлж хаяад нэлээх хэмжээний өрөнд орвоо гэж. Тэгсэн чинь энэ халдсан яагаад вар хулгайлснаа өөрөө ч мэдэхгүй байна. YouTube-ээс янз бүр гэдэг сувгийн бичлэгийг үзчихсэн чинь өөрөө ирэхгүй ховстуулсан гэж шүү. Тэгсэн шар үст маань нэрээ энэ тухай нэг с ิจ гтэй юм сонссон шүү. Гэтэл мөрдөгч ноутбук гаргаж ирснэ. За удаан ч гэсэн ямартай ч YouTube руугаа ороод үзсэн бичлэгийг нартал уг нь энгийн л нэг бичлэг байх юм. Гэтэл манай туслах айл хэдийн ховстуулчих. Гэхдээ яаж ховстуулахаараа ийм болдог вэ нэр нь? Туслахыг хөөж явтал замд нь өнөөх нүцгэн залуу ээж тараад манай эдж түүнээс туслахыг барьж өгөхийг гуйж нүцгэн залууч өмдөндөө баах шахам арай гэж туслахыг тогтоож чадлаа. Яг уу өмдгүүлдэ. Тэгтэл тусаас нь бол үнэн шүү. Энэ үед шар ус цагдаа дуудсан байж таарад ашгүй туслахыг барьж авах нь гэтэл нүцгэн залууг бариа өвчтیں۔ Манай эдж бичлэгээр хүн ховсдно гэж яг юу ах втэ гэж ятел туслах харин нэг ухаан орсноо яасан. Овоо гайгүй байжснаа гинтхэн буцаа сонирн болсноо халзан бүр яг аллаа. Энэ одоо яг ямар гимээс юм дэ өрхий. Тэгээд туслах маань бүр дортоод яг нохоо шиг боллоо шүү. Тэгсэн чинь шар ус түүнийг яг нохоондоо команд өгч байгаа юм шиг гэрлүүгөө яваарай гэсэн чинь ууг нь ойлгоод явах шиг болсон ч даанч эсрэг зүг рүү яваад өглөө. Энэ үед харваас үл бүтэх хэдэн нөхдүүд нэг газар ховсддаг бичлэгээ хийж байх нь тэр. Тэдний энэ бичлэг нь зөвхөн тэнгүүдэд үйлчлэлтийн гинэ. Гэтэл тэдэн дээр туслах гүйж ирээд хашрааж өгөндөө. Манай хэд бүр яай да гэж байтал туслах маань өнөөх гаруудыг чон өргөж байгаа юм шиг л хөөгөөд ирж шүү.
Шар үстий өгсөн гэрлүүгөө яв гэсэн командыг ойлгохдоо ховсцсон гаруудын гэргээд ойлгосон юм байна л да. Харин манай мөрдөгчд нэг том асуудал байдаг ба тэр нь юу вэ гэхээр өвдөгний нүдээр хатгуулах. За тэгсэн энэ үед нүцгэн залуу цагдаагаас суллагдаж хурж ирээд манай эдэд тусланаа. Бас улаагүй түүний хамсаатнууд болох цээжиндээ өстэй бороо бас олстой нүцгэн бороо гэд бүгдээрээ хурж ирээд өнөөх гаруудыг нэг нэгээр нь бариад өглөө. Харин хамгийн сүүлд үлдсэн нэг гарын манай мөрдөгч барьж авсан боловч шар үстийн дуудсан цагдаа нар хурч ирээд манай ах нарыг баривчилсан байдгийг. Нөгөө охин ч бүр алдартай хулгайч болох бэлтгэлээ хийж явах бөгөөд түүний энэ удаагийн байвал манай мөрдөгч. Тэгээд анхаарлын сарниулахын тулд гадаа усны хувцастай охин байна гэсэн чинь тоодгүй. Тэгэхээр нь бүр нэмээд усны хувцастай эрлийн зохин эмэгтэй цагдаатай зодтолж чинь гэсэн чинь бас л тоодгүй. Тэгээд энэ охин маань өөрийнхөө худлаа ярих чадварыг хөгжих арай болоогүй байгаа юм байна гэд бууж өгдөг. Гэхдээ л түүний хэлсэн бүгд үнэн байсан юм да. Харин түүний дараагийн байвал нүцгэн залуу байх бөгөөд түүний хитвчин төрсөкөн дотроо байгаа болохоор дэндүү заван санагдаад шууд суйлахгүйгээр түүн дээр очиж худлаа ярьж агаад хитвчээ гаргаж ирэх үед нь доторх мөнгийн л булааж авъя гэж удсан боловч өнөөх нь хамууттайгаа хамт өнөөдөр моч хийх гэж байгаа гэж авдیں۔ Тэгээд энэ охины төлөвлөгөө бүр орвонгороо эргээд нэг мэтгэд л нөгөө эдийн мочогоо хийж дуусахыг хүлээгээд сууж байх ба туслах энэ үед энүүгээр явж таарад цагдаа дуудчихдаг. Харин хулгайч охин яг мочогоо амсаа сууж байтал цагдаа нар хурч ирээд манай ах нарыг баривчилсан байдаг юм. Одоо бүгдээрээ шар үстийн байдгал нэг амралтын өдрөөр хамтдаа аялье. Тэрээр өглөө босоод өөртөө смути найруулж уугаад дараа нь гарч гүйдэг. Бас өдөр нь номын санд сууж оройн харин усанд орно. Энэ үед түүний дарга болох нүдний шилт гинтхэн яаралтай ажил гарсан болохоор шар үстийг хурдхан шиг эрхийг дуудаад амралтын өдрөөр илүү цагаар ажиллаж байгаадаа уучлал гуйж кинонд анхааруулна. Мөн тэрээр унтахаасаа өмнө нэг цагийн турш утсаа хардгүйч гэлээ. Даргаасаа ирсэн чатыг уншихгүй болохгүй. Гэтэл тэний нүдний шилт түүн рүү орой болгон утгагүй рейс явуулснаар манай шар үстийн энгийн нэг амралтын өдөр инхүү дуусч байгаа юм. Нэгэн өдөр манай тослох утсаа алга болгочжээ. Тэгээд нээ зүгийн утсаараа өөрийнхөө дугаарлуу залхтал нэг нөхөр утсыг авснаа зүгээр өгөхгүй шүү энтергээд баахан сүрдүүлж яснаа манай тослохыг өөрийнх нь өгсөн даалгавруудыг биелүүлж чадвал утсыг чинь буцааж өгье гэдэг. Тэгээд эхний даалгавар бол сумогийн тэмцээнд төрүүлэх. Манай тослох угаасаа бяртаа юм болохоор энэ даалгаврыг бол төвөггүй даваад гарчлаа. Харин дараагийн даалгавар бол зүгийний үүр салгах. Энэ даалгаврыг ч бас туслах маань ядах юмгүй давж чадлаа. Үүний дараа далайг сэлж гатлах, бас 100 йений үнэтэй үзхийг таарсан үндэ 10,000 йенээр зарах, бас хоол идэх тэмцээнд төрүүлэх гэд бүгдийг биелүүлж чадсан бол хамгийн сүүлд нь гудамжинд хөшөө олж хувраад 100,000 йен цуглуулах даалгаврыг баарг л биелүүлж дуусгаж байгааг харсан хулгайч нэгэнт барахгүйгээ мэдсэн болохоор утсын зүгээр нэг газар хаяад явчих ядарга гэд яг утсыг хаях гэжэтэл Минжээ айл эдийн хурч ирээд утсын сүйлцэн байдیں۔ Туслах энэ хоёр ярилцж байгаад ийм төлөвлөгөө бодж олсон юм байна. Бас дээрэс нь нүцгэн буруу бас Минжээг хамгаалж байгаа болохоор хулгайчид зүхтах боломж овсоо. Ингээд туслах маань утсаа буцааж авлаа. Харин хулгайч яагаад өөртөө зохихгүй афро үстэй болсон бэ гэхээр тагнуулч эмэгтэйгийн утсыг хулгайлж азаа үзээд утсан дэлбэрч ийм үстэй болсон байдгийг. Өнөөдөр бол манай мөрдөгчийн төрсөн өдөр. Хэд ч хүрээд байгаа бүү мэдээ. Ямартай ч лаагаа үлээж чадхаа болтлоо л хөшөрчтэй өрхий. Энэ үед нүдний шилт шар үстийг яаж анх ажилд авсан тухайгаа ярьж өгнө. Тэрээр анх мөрдөгчийн агентлыг нээх гэж байхад нь нэг танилын түүнд туслаад нүдний шилтийн шүтэн бишрэгчдийг бүгдийг цуглуулж агаад тэр дундаас нь сонгон шалгаруулалт явуулъя гэсэн боловч нүдний шилт өөрөө нэг арга бодож олоод зүсээ хувиргаад өөрийгөө яг үнэндээ ийм царайтай гэсэн чинь бүгдээрээ хаяад явчдیں۔ Гэхдээ цорын ганц хүн үлдсэн байсан нь шар үст. Тэрэнд бол нүдний шилтийн царай зүс огт хамаагүй. Хамгийн гол нь цалин өгчээвэл болоо гин. Ингэж л энэ хоёр маань хамтрагчд болсон байдаг. Харин манай мөрдөгчийн анх агентлыг нээсэн түүх бол бүр арай заяа. Ой санамж нь муудц юм уу хайшаа. Санаж байгаа юм нь бүдэг бадаг нэг объектоо болоод эндээ агентлахаа нээсэн. Тэгэл болоо. Харин нүдний шилт шар үст хоёрын анхны ажил бол нэг нөхөр хүн барьцаалж лтэй. Тэгсэн чинь шар үст шууд явж очиод барьцааны үний оронд өөрийгөө барьцаалахыг санал болгож өнөөхөн ч зөвшөөрсөн байдаг. Гэтэл нүдний шилт өнөөх залууд молиг өмхүүлж агаад гиндүүлж дайраад хайртай туслахаа аварсан байж. Энэ бүх түүхийг сонсогч тэнхэлхүү унтж яхахыг бодоход мөрдөгч маань ер нь яг хэд хүрч байгаа юм бол та нар комент хэсэгт бас насын таагаад бичээрэй, окей. За ойртоо нэг гаж донтон усан санд байдаг эмэгтэйчүүдийн хувцас хөрөөнд нууцаар зураг дарж постлоод байгаа хэрэг гарчээ. Энэ хэргийг шийдвүлэхээр усан сангийн эзэн манай мөрдөгчийг хөлсөлсөн ба энэ хэргийг шийдэхин тулд өөрсдөө усан сан руу нэвтэрч мөрдлөг хийхээр болно. Бас энэ ажилд тагнуулч эмэгтэйгч бас авч явахаар боллоо. Тэгээд энэ гурван маань усан санд яваад очтол
Нүдний шилт шар уст хоёрч бас хүрээд ирж. Энэ хоёрт ч гэсэн адилхан ажлын санал ирж л дээ. Тэгээд манай туслах эднэртээ өрсөлдөхөр болноос. Гэтэл нэг нөхөр нууцаар зураг дарчлаа гэхээр энэ хоёр ардаас нөхөөж явахдаа тагнуулчаас тусламж гуйсан биш бүр талигч болох шахлаа. Азар мөрдөгч маань сэжигтнийг барьж аваад камерын шалгатал үнэхээр л охтуудын зургийг дарсан ч гэлээ жинхэнэ хэрэгтэн бол биш байна. Учир нь жинхэнэ хэрэгтэн чинь хувцал хөрөөн дотроос зураг дардсан штэ. Тэгээд яа да гэж байтал туслах хувцаа тайлаал. Өөр дээрээ бүх ирчүүдийн анхаарлыг татах гэсэн боловч эсрэгээрээ бүгдийн нүргээчвэ гэж. Гэтэл нэг нөхөр нууцаар зураг дарснаа зүхтаачдیں۔ Түүний ардаас хөөх хүн шар үстээс өөр байдгүй. Тэгээд манай хүн арай гэж хөөж очиод бартал жинхэнэ хэрэгтэн чи эмхтэн хүн байж. Угаасаа эмхтэйчүүдийн хувцал хөрөөнд эмхтэн хүн л нэвтэрч орж зураг дарна штэ тий. Ингээд хэрэгтэн ч хэрэгээ үлээж манай мөрдөгч маань энэ сарда хангалттай хэрэглэх мөнгөө олсон байдгийг. Нэг өдөр мөрдөгч маань жигтэйхэн гангалчж. Түүнээс хайчих гэж байгааг нь асуутал хормонд өргөцсөн гинэ. Манай туслахын бас нэг мөрөөдөл бол сүйд бүсгүн шидсэн цэцгийг барьж авах болохоор тэр ч бас хормонд хамт явахаар болно. Гэтэл өнөөх хормон одоо яахаараа ч ийм азгүй өдөр таардیں۔ Тэнгэр газар нийлж байгаа юм шиг л хүчтэй шуурга шуураал. Өргөцсөн зочд нь хүртэл хийсчих шахаж байтал хормын хөтөлбөрт өөрчлөлт ороод одоо шууд сүйд бүсгүй цэцгээ шиднэ гиндэ. Манай туслагч нь бөөн баяр олоод очтол өнөөх цэцэг нь солир шиг л нисээд алга боллоо. Хөөхий туслах маань бууж өгөө дэгтэл үгүй ээж. Ер нь энэ эмэгтэйчүүд ийм утгагүй юмнаас олж амиа өгөхөд бэлэн байд юм хта. Тэгсэн өнөөх солир нь авшээ цэцэг нь явсаар агаад бүр цасан бөмбөгштэй амар. Хав ойрын хамаг ямиг сорнц шиг өөртөө татсаар агаад томроод мөрдөгч нээзээ хоёрыг яг мөрөх гэжсэн чинь туслах хурч ирснэ. Нэг л танил поз аваад ахын хаа нарлаа энийг. За тэр ч яах вэ? Нэг сүртэй амжилт олоогүй ч ямартай ч өнөөх бөмбөлгөн зогслоо. Тэгээд цэцэгний төлөөх алаан дундаас шар үст маань ялагч болсон байдаг юм да. Нэг өдөр манай хоёр дээр алслагдсан тоцгоны хүн хурч ирээд ажлын санал тавина. Тэр нь юу вэ гэхээр эдний тосгонд хүмүүс толгой дарааллан хүн төвчин тусаад ээж. Гэтэл хаанаас ч нэг мэрэгэн хүн гарч ирснээ ариун ус энтер гэж баахан скам хийгээд тосгоныхан ч нөгөө усын нууснаа зүгээр болж энтер. За тэгээд бараг тэр нөхрөө шүтэнэ болгоцсон гинэ. Гэтэл өнөөх нь бүр давраад энэ тосгонд чөтгөр шүглсэн хүн байна. Тэрийг цаазалчвал бүх юм окей болно гэж солиороод манай брогийн эхнэрийг цаазлахаар болчих. Хөөхий бро маань эхнэрээ аврахын тулд үн хөлсөн хамаагүй. Хормондоо бэлдэж байсан 5 сая янаа хүртлөөгүй гэсэн чинь мөрдөгчхөө зүгээр шууд л шуналтаал зөвшөөрт юм байгаа зү. Тэгээд энэ хоёр маань брогийн тосгонд очтол хүмүүс нь оруулахгүй гэдэг харна мэрэгэн хүнтэй чинь ганцхан уулзчихъя л да гэж гуйгаа зогсож исэн чинь нэг эмгэн хурч ирснээ манай туслахыг бүр чөтгөрийн хүүхэд байна. Яг одоо наадхаа аал гэж солиорж агаад туслахад чөмгөө хаг ташуулт юм байгаа зү. Гэхдээ бас энэ эмгэн чинь мөчөөгөө өгөхгүй үзэлцэн л гин шүү. Гэхдээ яаж ч утсан туслахын маань барах уу? Тэгээд манай хоёр өнөөх мэрэгэн хүний гэрийн гадаа ирээд мөрдөгч туслахыг хоригдож байгаа эмэгтэйг очиж суллаа гэж явуулаад өөрөө дотгошоо ортол нөгөө л уурчин чинь дүрээрээ байж шүү. Тэгснээ шууд мэргэлжээснаа манай хүнийг өвдөг нуруу чинь өвддөг юм уу? Гээд хэлсэн чинь манай мангар бараг л зүүн бэлгтэй гэдэгт нь итгээд байгаа юм шүү. Гэхдээ л бас нэг мөрдөгч юм хойно яаж зүгээр ах вэ? Хүмүүсээс мэдээлэл цуглуултал бүгдээрээ л өнөөхлөө уурчин бурхан шиг л шүтчихэж. Тэгээд мөрдөгч маань тосгоны цөмдөртөл хийн ч байсангүй. Гэхдээ эндээс ямар нэг чухал баримт олох шиг боллоо шүү. Нөгөө тал дээр нь туслах маань эмгэнтэй жинхэнэ хойзолцож байна. Хин хин ядраад бүр ундгийн даваан дээр туслах маань эмгэнийг дахин нэг удаа боолтонд оруулж хаяад брогийн эхнэрийг суллахаар очтол овсоо. За тэгээд тосгоны төв түрээд ирсэн чинь эхнэрийн яг шатаахж байна. Мөрдөгч дээр очиод энийг болиулахгүй мө гэсэн чинь үгүй тэр мэрэгэн хүн чинь үннээсээ юм бэлээ гэж авсан. Йоо за дуус. Хөөхий бро бүр тийрцэн. Хөөхий минь тэгээд эхнэрийнхээ араас гашуудаа зогсож исэн чинь мөрдөгч ирснээ ярих юм байна гэд энэ хоёрыг дагуулж явна. Нэг газар авчираад та хоёрт харуулах хүн байна гэснээ брогийн эхнэрийг гаргаад ирдیں۔ Юу болсон бэ гэхээр энэ нөхөр чинь лойвер чинь биш байж харин ч бүр эсэргээрээ имч байсан юм байна. Тэгээ брогийн эхнэрийг хот орж имлэгт үзүүлж байхад нь таарчаад учир байдлыг ойлгоод тосгоноос нь гаргаж имлэгт хэвтүүлэхийн тулд албаар ийм төлөвлөгөө бодж олж л тээ. Тэр шатаасан юм бол зүгээр хүүхэлдэй байсан гэж шүү. Тэгэхгүй бол эдний тосгон ч бүр шаал тэнэг дураараа гарч орох хориотой гэж ах шиг. Энэ нэг зүнсэн имгнээс л болж байхгүй юу өөр яадгийн. Тэгсэн харин ашгүй цагдаа нар энэ удаа зөв хүмүүсээ барьж авлаа гэж. Манай хоёр түрээсээ ч төлж чадхааргүй болоод удахгүй байраа сулж өгөх ёстой болчихжээ. Тэгээд мөнгө олох нэг арга сэдсэн нь нинжа тэмцээнд оролцох байдаг. Гэхдээ туслах маань андуураад мөрдөгчийг бүртгүүлсэн байх юм. Тэгсэн ч гэсэн бүр ширлээд ингээд оролцох юм гинэ.
Гэхдээ яг уу эхний эдэн саад нь дандаа гар оролцсон юмнууд байсан болохоор туслах маань яаж игээд аргалаад аваад ирсэн боловч хамгийн сүүлийн саад нь яалтчгүй өндөрт үсрэх юм байдیں۔ Энэ мөрдөгч угаасаа яг тийшээ үсэрч хүрээч. Яг үндгийн даваан дээр туслах бараг л ил гарах шахам төмөрнөөс бариад авсан чинь мөрдөгч зүгээр шууд ширлж очоод конопо дарах гэж хагаад баригдчихна. За тэгээд өөр яаж чуухан мөнгө олох вэ гэж байтал ширээн дээр байсан нүдний шилтийн чихэмлийг хараад ямар нэг юм хийж зархаар болдог. Гэтэл энэ үед нээзөө хурч ирснээ туслахын зурагтай сөвнөр игээд зарчий гэдэг санаа гаргасан боловч ухаан муутай туслах нь зурагчин орох мөнгөө хэмнээд ингэж зургаад аруулсан болохоор угаасаа фейл. Дараагийн төлөвлөгөө муураа сургаж үзүүлбэр үзүүлж мөнгө олъё гэсэн санаа байсан боловч эдний муур бол угаасаа цайчгүй царайчгүй гэдэг шиг л нэмэргүй амтан болохоор бас л фейл. Дараа нь бас туслахаар гудамд дууд уулуулах санаагаа хэрэгжүүлсэн ч бүр хот. Аргаа барсан манай эд нүдний шилт шар уст хоёроос тусламж гуйхаар дуудсан чинь нөгөө ир чи ирснээ шууд ажлын санал тавьж шүү. Ямар ажил вэ гэхээр Азийн хамгийн том мафийн босс нь Японд 8 эхээр ирж гин. Бас түүний 8 хийх гэж байгаа хүн нь цагдаагийн нэлээд том албан тушаалтан болохоор энэ ажил бол нууцын зэрэгтэй маш чухал ажил гинэ. Тиймээс амжилттай болвол 6 сая йений шагналтай гэхээр нь мөрдөгч маань шууд л зөвшөөрдөм баг үсттэй. За тэгээд манайхан бүгдээрээ нэг сүртэй гүүж гараал өнөөх боссыг олоод иртэл нэг сонин кафе руу яваад орчих юм. Тэндээ 8-аагаа хийчих магадгүй болохоор туслах шар уст хоёр зүсээ хувиргаад ажиглалт хийжсэн чинь өнөөх нь ямар ч 8 хийлгүй гараад явлаа. Тэгээд дараагийн очих газар нь амтны хүрээлэн байж таарад манайхан ч бас дотгошоо ороод өнөөх боссыг олоод очтол юугүй 8 алцах нэ. Манай хоёр ч газар дээр нь барьж аваад 8 алцчихсэн юмыг нээгээ тартал зүгээр л түрүүний кафегаас авсан спешиал карт байдیں۔ Тэгээд ямар ч хууль бус 8 байхгүй байж таарад энэ ажилч бас фейлдлээ. Хамаг тамир тэнхээгээ бартлаа зүтгээд олсон мөнгө байхгүй ч гэлээ мөрдөгч маань цаашдаа яаж игээд аргалнаа л гин. Гэтэл маргааш нь сайхан мэдээ сонслоо. Эднэрийн хийгээд байсан муурны бичлэг бас туслахын зурагтай сувнэр нь тренд болоод эднийд ажлын санал тавих гэсэн хүмүүс бүр үүдэн доочрлж ийн гэж шүү. За тэгээд манай эд санхүүгийн асуудлаасаа гарч чадах үгүйг нь бүгдээрээ дараагийн сесэнд хизээ гарна. Тэр үед нь л олж мэдэн дээ те. За тэгээд 26 оны хамгийн анхны бичлэг нэг иймэрхүү. Манайхан таалагдсан бол лайк, subscribe дарах хамаартай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.